Хай, амралтын өдөр. Өглөөний хүрээлт авъя. Одоо баг 2-7 өдрийн дараа 1 сарын 29-нд Хятадын цагаан сар хаврын баяр нь болно. Тэгээд ер нь Бээжинд байдаг ихэнх хятадууд их хвчлээ өөр хотын хүмүүс байдаг байхгүй. Тэгээд зүгээр ажил хийх гээд Бээжинд хүрээд ирсэн байдیں۔ Тэгээд тэр хүмүүс болохоор одоо ингээд баярын амралт болгож байгаа болохоор жилийн амралтаа төрүүлж аваад ч юм уу одоо ингээд ер нь нутаг руу яваад одоо тэгээд өөр газар байдаг Бээжингийн хүмүүс нь болохоор бас ингээд солбиж ирээд ерөн жоохон хөл хөдөлгөөн ихсжээ. Гэтэ ер нь гоё хаастай. Яг энэ хаврын баяр чинь хятадуудын хамгийн том баяр нөхгүй юу. Тэгээд амрах хугацаанаас хамгийн урт байдаг болохоор ер нь ихэнх хүмүүс гэртээ гэрийнхэнтэйгээ очиж уулзаж баяраа хамтдаа тэмдэглэдэг юм гэр бүлийн шахуу юм гоё баяр байхгүй юу. Олон жил уулзаа өгөөж яагаад тэгээд яг цагаан сараар гэрийнхэнтэйгээ уулзах нь аюул бүг гэдгийг. Тийм болохоор хятадууд ч өөртөө ач холбогдол их өгдөг нэг тийм. Гэхдээ бидний хувьд штэ цагаан сарын баяр бол үндэсний их том баяр байдаг. Тэгээд дээрэс нь хятадтай харьцуулбал бид нар ч олон хүүхэдтэй тэгээд хамаатан сад олонтой болчин тэгэхээр ч ингээл цагаан сарын баярын өдрүүдээр ингээд илүү олон хамаатан садантайгаа уулзаж учирдаг юм. Учран залхахын ерөөлт баяр. За хүргэлтэрлээ. Шинэ он гарсан юм байна. Би өөртөө нэг хэдэн маск нүүрний крем энтер авсан. Энэ нүүрний маскнаас 30 ширхгийг сахсан. Ер нь би жилдээ нэг 30 маск л хэрэглэдэг баг. За 7 хоногт 1-2 хэрэглээд яг жил юу вэ? 7 хоногт. За 2 гэж одоо төгөлж сартаа 8. Жилдээ 96. Юу вэ? Ягаад ч бодчихоо гэж хотлаалаа юм баггүй юу? Энд чинь жилийн ихэнх үед нь амар халуун байдаг болохоор за 5-6 сард нь амар халуун. Тийм ч маск тавих боломжгүй байдیں۔ Бүр хөлс гарч яхад юу маск. Тэгээд би угаасаа 7 хоногт 2 их тавьдаг, хаяанда хөвчлөнд 1 их тавьдаг. Тийм болохоор 30 маск миний угаасаа жил болно. Өмнөх жил авсан яг 30 маск одоо дуусаагүй нэг хэдэн ширхэг байгаа. Тийм чи яг энэ маск бас дараа жил цагаан сарын дараа дахиад шинийг авах болох байх. Тэгээд бас нэг юм крем авсан. Кремч гэж энийг Fusion гэдгүү те. Би нэг ихтэй Монголд байхдаа нэг цагаан сартаг хэрэглэдэг байсан. Гайгуу гоё юм төрөхөд юм гоё болчдөг. Гэхдээ жоохон зузаан бутцсан юм шиг харагдаад идэг гэсэн. Тэгсэн чинь ягаан өнгөтэй нарай юм хөнгөн бутцсан юм шиг харагддаг гэтгэлээр нь авчлаа. Ер нь крем, Fusion энтер гэсэн юм гоо сайхны бүтээгдэхүүнийг яг интернетээс ингээд өмнө нь огт хэрэглэж үзээгүй бараа авахд фейлдэх магадлал амар өндөртэй байгаа гэдэг байхгүй. Тийм болохоор за зүгээр өмнө нь хэрэглээ таалагдчихсан бараа чи юу гэлээ гэж бодоод авчдгийн. Тэгэд яг ингээд дэлгүүрт очиод төрхөж үзлээ гэхэд бас тэр чинь яг юм тестер бүтээгдэхүүн чинь нэг тийм ариун цэвэр байхгүй шүү дээ. Тэгэхээр бас жоохон тийм санагдал. Тийм ч ер нь бол онлайнаар гой сайхны бүтээгдэхүүн авчаад тэр нь бол фейлдэх тохиолдол амар их баха. Гэтэ надад тавьчих гайгүй би нэг их будаг аваад идэх болохоор авсан ч гэсэн тийм мөнгөндөө гараад хэрэгэлчтэй ингэж юу. Тэгээд бас сүүн шингэн тоник 2 захиалсан. Гэтэ өнгөрсөн жилээ яг захиалсан нь дуусаагүй талдаа л орж байгаа. Гэтэ би өнгөрсөн жил нэг амар их рекламдаад исэн болохоор нэг хятад брендийг авсан байхгүй. Тэгсэн чинь тэрний үр дүн нь надад тийм гой санагдаагүй. Зүгээр л амар ингийн. Ерөөсөө нэг чигшил өгч юм эсвэл тийм нэг нүрэндээ юм түрхсэн юм шиг биш. Нэг бол миний харсан тохироогүй байж магадгүй. Нэг бол угаасаа тийм чанартай бүтээгдэхүүн биш ч байж магадгүй. Мэдээж нэг амар үнэтэй биш шүү дээ. Боломжийн ер нь массын түвшинтэл боломжийн үнэтэй. Тэгээд надад ер нь тэгэл хятад гой сайхны брэндүүд за бүр үнэтэйнүүд нь гоёуд нь л гоёлах л та гэхдээ нэг энгийнүүд нь бол баг Япон солонгосынх нь илүү гоё юм болов гэж бодогдоод идэв шүү дээ. Би яг тийм гоё хятад брендийн арьс арчилгааны бүтээгдэхүүн бол ер нь баг мэдгүй дээ. Би анх нөгөө Бээжин дээр л хэлний бэлтгэлийн оюутан, бакалаврын оюутан байх үедээ л хятад гой сайхны одоо арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь ямар юм бол таг амар сонирхол амар хэрэглэх гэж үздэг ус байхгүй. Яг тэр үед болохоор доктор Бай, доктор Ли, Мефубао, Бай Цаочи, Байчули энтер гэсэн ийм нэг арьс арчилгааны брэндүүдэд одоо ч ер нь мэрсээр харагдаж л байдیں۔ Тэгэл тэднийг амар гоё юм болов гэж бодоод ингээл хэрэглээл үзэн за. Гэхдээ тэднийх ялгаа гарахгүй шүү дээ. Хамгийн гол нь тэр чинь залуу охины арьс юм чинь тэгэл цаанаасаа л ер нь гайгүй байгаа болохоос биш. Айхтар тийм ялгаатай биш тэгэл мэдгүй тэр үеэс л эхлээл за нэг хятад гойс арьс арчилгааны бүтээгдэхүүн тэгэл ойролцоол үт юм байна да гэл тэгэл ботцсон. Тэгээ тэрнээс хойш яагаад чи их гой санагдах болсон шүү дээ. Тэгээ тэр үед за би бүр ёо нүүр ам
нүрээ нэг хэсэг амар тэнэг боддог гэсэн за. Яг ингээл жоо хайлгуутал амар тод будаж эхэлж байгаа уу яахгүй юу. Тэгэл амар юм хятадын юм хямдхан нүрний бодогнуудаар ингээл нүрээ бүдэ амар тузаа юм бүдэр тавьчаалцаа. Йоо контр монтро одоо яагаад байгаа юм бэ? Уугалц бүр. Бараг чихээ хүртэл орцороод байгаа юм шүү. Тэнгүүдээ амар инээтэй уул шиг хөмсөг зурцсан ч шиг тэнгүүдээ харандаагаар хамраа ингэж нэг сөнөө одоо сэрх янгэр ямаа хайши одоо бүр амар инээтэй би бүр тэр үеийн зурган бүргийг харахаас одоо хичээд идэг за бүр ёо нүдний болол гэж боддог. Тэгээд ёо тэгчээд амар инээтэй хичээл номондоо явахдаа хүртэл тийм амар баг шоуны бодолд хий явцдаг за ёо багш магш маань одоо нам юу гэж боддог гэсэн юм л доо. Тэгээ шоуд ч муудахаараа бас нэг амар улам тод будчихин за. Тэгэл яаж байгаа тэгэл бүжиглж хээр чинь тэгэл хүс урсаал тэр будганы гачин болж штий. Тэгээ санаа цавсан ч юм байхгүй тэгэл салфеткаар хөлсөө харчаал. Нөгөө салфетк нь үлэн дээрээ бөгнөржүүлдэл за мэдгүй. За бай бай.